Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жигийн автомедалын зөвлөлд явуулаад тамирчдыг өрж байна. Энэ нарийн цогоо маань их тийм алдаа багтаа тамирч. Тэгээд олон улс барилдахаар яг ингэж барилддаг. Алдаа багтаа хүчээ банк хэмтсэн. Тэгээд гинт тесэрдэг. Тесэрхээрээ бүр ойлгомжтой юм л ордог. Тийм. Манай оюун Батман жоохон бэлтгэлгүй жагаа зүгээр нөгөө кондишнерийн талаар жоохон муу санагдлаа. Тэрнээс бол техник бол амар байна. За манай энэ 57 кг-ийн алтын төлөө тэмцээн болж байна. Монголчин тэгээд Ариун зай 2. Монголчин маань Улаанаас Ариун зай Цэнхрээс. Ариун зай Мондо бижижээ клубын академийн тамирч юм байна. Манай Ариун зайгийн шав гэж хэлж болно. Манай угаасаа хэлж болох шоу зөв манай Ариун зайгийн шав. Монголчин бол манай Төв гаруудагийн тамирчин. Ерөнхийдөө гарданд орж яваад гарднаас нь гарыг нь оруулаад тэгээд ер нь свип хийдэг тийм тамирчин. За сая бол яхаар свип хийчлээ. 2 онаав нь. Одоо энэ хөлн угаасаа 2 хөлийг нь хооронд нь ягаж нийлүүлж болохгүй. Фул гард рууж болохгүй. Фул гарднаас гарах юм бол асар их хүч гарна. Тийм болохоор халф гардандаа байсан дээр. За халф гардандаа орчлоо. 2 дахь нь одоо 1 хөлийг л давна гэсэн. Ерөнхийдөө энэ өрсөлдөгчийг 2 хуваагаад явчихна гэсэн үг. Баруун хөл зүүн хөл гээд. Тэгэд 2 хөлийг нь 2 хөлд нь орохгүй байх юм бол ядч 1 хөлийг нь барьчихна гэсэн 50 кг 50% тийм хамгаалалт чам руу орж ижаа гэсэн үг. Тэгээд за Монголын инженеэс шууд shoulder choke гэдэг юм хийх гэж байна. Тэгээд нэг хөлөө хавчуулсан тохиолдолд бол хүчтэй тийм оролдол орж ирэхгүй л дээ. Би бодохдоо хөлөө авахын тулд ийм техник хийж байгаа гэж бодож байна. Яхахгүй толгоор нь ингээд чок орж байгаа юм шиг ингээд болохоор хүний хөл яхахгүй суларчтэй. За тэр. За одоо хэрв хажуудлаасаа тэр чигээр үргэлжлүүлэх юм бол чоконд магадaltaй. За үргэлжлүүлж харагдаж байна. Сайд контрол хийсэн. Одоо бэк руу шилжиж явах шиг байна. Монголчингийн барилдаанд надад их таалагдж байгаа зүйл нь монголч маань их гүйцэтгэл сайт юм шиг санагдана. Одоо за 100% биш юм ахэд ядаж 90-100 руу шилжих. Тэгээд дараачийн микро руу орох тийм транзишн гэдэг хэсэг нь бас их дайжгүй. Их тийм бэлтгэл хийсэн харагдаж байгаа. За тэр аргыг авч байгаа байдал нь техникт авч ийн. Ерөөсөө тийм хүчээр хийсэн юм ерөөсөө алга. Замсан нэг талынх нь лапыг юуг нь ингийн авцсан байгаа юм байна. За одоохондоо хэсэг бүлээн л дээ. Угаасаа тонгоч нь яг мөр сургаж байгаа юм шиг тонгоч нь. Тэгээд чок хийхэд нэг жоохон хэдхэн секундын асуудал үү. Тэр нь болохоор тонгож жоохон ядраад эхэлдэг. Яг ядраад эхлэх хооронд нь л татна л да. Ном харвч юм шиг. Тэгэл одоо барьцаа авчаал хүлээгээл мэрэн л гэсэн үг. За одоо бүхэл бүтэн хүзүүнийх нь хоёр гүрэнд нь гараа нөгөө талд нь захын ингээ барьцаа. За энэ нарда орох арай болоогүй нөгөөдг нь хүчин сайн байж л байна гэсэн үг. Одоо
контроллох хэрэгтэй. Жоохон контролдоод, жоохон сандрахаад, за гараа их хөлжийн зүйл авч ин. За энэ бол баруун талын гүрийн судсыг нь бол ямарсан бариад авчлаа. За одоо нэг хөлөө мөрөн дээр нь тавьж байгаа татах баха. Жог ядарсаар гэж байна. За одоо ер нь сулдраал мэдэгддэг баг. Монголчууд тэрийг хараад мэдрээ сууж байгаа. Яг ингээд мугаа шиг ан хийж байгаа мугаа шиг ингээд сулраал ирт юм би. Тэгтэл татна. Одоо бол хүчтэй хатан татах юм бол гар их ядардаг. За хамаагүй тэсчиж. Мөн бол болохгүй шүү. За орсон байна. Энэ цагийн асуудал байсан. Тэгээд монголчингийн техник асуудал сайн байна. Гараа зөв хамгаалаад барьцаа алдахгүй биеэр нь тэр чигээр тонгочулж агаад арыг нь зүг барьсныхаа дараа татаад арталт нь ороод тэгээд нэг чок гэдэг юм да. Тэгээд энэ бол level чок юм уу? Тэгж англиар ах баг. Тэрний алтан медалийн болцлыг англаа. Манай монголч маань олон багш нартай. Хүнтэй манай монголч манай бүх хар бүснэнгүүд дандаа заадаг өөрийнх нээлттэй тийм охин. Тэгээд хүн болгоны үг сайн сонсдог. Тийм болохоор өөрийнх нь барилдах чадвар нь ч гэсэн тэрний дагуу их гоё хурцтай хөгжиж байна. За энэ ч манай гаруулагийн төв гаруулагийн дасгалжуулагч мөнх